болдохгүй энэ оноос хэрэгжинэ гэдээ бас танаас сонслоо. Ер нь энэ гарааны бизнесийг дэмжих сан гэдэг маань ер нь одоо ямар зорилготой байна, энэ онд хэрэгжинэ гэдэг нь одоо ер нь хэн хандах хэвтэй юм те. Ирээдүйд одоо магадгүй нэвтрүүлэг үзэж байгаа бизнес эрхлэгч гарааны бизнесүүд ер нь ямар бэлтгэлийг хангах хэвтэй, ямар ойлголт байх хэвтэй. Манай хомк гэсэн гарааны бизнесийг дэмжих сан гэж үүсгээд ингээ явж байгаа бол яг энийхээ одоо бодлогын баримт бичиг гэж сан дээр байдаг. Тэрэн дээр заасныхаа дагуу эрсдэлтэй ч гэсэн бизнес рүү хөрөнгө оруулалт хийх алхмаа энэ жилээс эхэлж хийя гэсэн одоо шийдэлт хүрээд байж байна. Энэ гэхдээ гарааны бизнесийг дэмжих сан гэж нэртэй боловч зөвхөн заавал одоо стартап одоо гарааны түвшний биш байж болно. Үйл ажиллагааны аль хэдийн явагдаад ингээд бид нар нөө жижиг дүн үйлдвэрчд дэмжих тухай хууль гэж байдаг. Хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай улсын эдийн засагт бас чухал хувь нэмэр оруулах үг нь бол ёстой. Жижиг дунд үйлдвэрийн салбарт орох ангилалтаа багтжилвэл бид нэр тэр лөө явъя л гэж л байгаа. Энэ жилээс юу төлөвлөд одоо хөтөлбөрийн боловсруулалтад явж байна. Ингээд 3-4 үе шаттай байг. Энэ гэхдээ зөвхөн ганц одоо нийслэлийн ч юм уу санхүүжилттэйгээр биш олон улсын байгууллагуудыг бас бид нар татаж оролцуулаад явж байна. Жишээ нь ихлээр заавал бизнесээ хэрхэн одоо хийх вэ? Бизнесээ яаж томруулах вэ? Ер нь бизнес хийнэ гэдэг нь ямар үе шаттай, ямар дотроо санхүүгийн сахилга баттай байх ёстой гэдэг сургалтуудыг олон улсын байгууллагуудаар жишээ нь бол оруулаад явна. За энэний бүртгэл юмнууд бол би нэг 3 сартаа би багтаад зарлагдах болов гэж бодож байна. Одоогийн бидний төлөлтөө. За ингээд сургалтууд нь явагдсны дараа сургалтанд хамрагдсан хүмүүсээс бид нэр одоо магадгүй экспортын бүтээгдэхүүн төр хүмүүс үйлдвэрлээд явж исэн бол ноос нь олорч өөр бас юу гэдэг. Тэр бүтээгдэхүүнүүдээр бид нар олон улсын хамтын ажиллагааг нь яаж бий болгох вэ? Бизнесийн түвшинтгчийг нь одоо олох тийм бизнес форум дээр зохион байгуулж оролцуулах, мөн борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор гадны олон улсын цэцлэнгүүдийн чинь тийм цэцлэн форумуудаар оролцуулах, мөн хөрөнгө оруулагчдад хийж танилцуулгатан дэмждэг үзүүлэх гэх мэтчлэн бизнесээ тэлэх гадагшаа чиглэсэн ажлууд руу явна. Гэхдээ гад бизнесээ тэлэх гэдэг нь зөвхөн ганц гадагшаа экспорт биш, дотоодын борлуулалтаа бас давхар хамруулаад